Сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн сургалтанд төмөр замын тохиоллын чиглэлээр ажиллаж буй ажилтнуудад мэдлэгээ баттгах, за шинэ залуу ажилтнанд мэдлэг хуваалцах зорилготойгоор хийгдэж байна. За сургалтын сэдвийн хувьд сум удирдлагын 5 утаст бүдүүвч гэсэн нэртэй байгаа. За өнөөдрийн сонгож авсан энэ хоёр замтай зөвлөгийн 2 дугаар сумыг удирдах хэлхийг доор зурж өгсөн. За сум удирдлагын хэлхээ маань үргэлж хэвийн байдалтай буюу нэмэх байдалтайгаар зурагдсан байдаг. За тэгээд дотроо 3 үндсэн хэлхээтэй. За хасаах хэлхээ, ажлын хэлхээ, хяналтын хэлхээ гэсэн юм 3 үндсэн хэлхээтэй байдаг. За 2 дугаар сумыг хасах байдал шилжүүлэхийн тулд жижүүр 2M буюу 2 дугаар сумын хасах товрог дарснаар удирдах бүл таблоны типэд хичээл нь одоо тус товрооны 12, 11 дугаар контактаар дамжиж 2 дугаар сумын нэмэх товроо дарагдаагүй байна гэсэн нөхцөлийг шалгаж PST блок дээр ирдэг. За PST блокийн 2-6 дээр ирсэн типэд хичээл маань 2 pp сэрлэний 122, 121 дугаар контакт буюу одоо хамгийн сүүлд шулуун туйлаар сэргсэн гэсэн нөхцөлийг шалгаад за 2 NP сэрлэний 4 2 дугаар ороомоор дамжиж 2 SP тусгаарлагдсан хэсгийн SP69 блок дээр ирдэг. За тус блок дотор байрлах Z ирлээ буюу одоо тухайн хэсэг өөр замналд орж төгжигдээгүй байна гэсэн нөхцөлийг шалгаад 1.15 дугаар контактаар буцаж гардаг. За 1.15 дугаар контактаар гарсан типэд хичээл нь 2 SP хэсэг одоо чөлөөтэй хэсгийг магадлаад минус хичээл дээр ирснээр PST блокод 2 NP сэрлээ маань сэргэнэ. За 2 NP сэрлээ сэргэмэгц товруугаар дамжсан типэд хичээл нь 2 pp сэрлээний 1 3 дугаар оронгоор орж за NP сэрлээ татсныг магадлаад за мөн өмнөх 2 нөхцөлийг шалгаад минус дээр ирэхэд 2 pp сэрлээ эсрэг төлөөр сэргэж туйлширсан контактын байрлал нь солигддог. За асаах хэлхээний 2 NP сэрлээ сэргэж за 2 pp сэрлээ туйлаа сольсны дараа ажлын хэлхээ эхлэх нөхцөл бүрддэг. За 5 утас сумын цахилгаан хөдөлгүүр нь 3 фазын 220 вольтоор ажилладаг. Одоо энэ хичээл нь одоо сумыг шилжүүлэх орлого хийгээгүй буюу хэвийн үед PST блокийн маань 2.10, 2.15, 2.22 дугаар контактээр байрлаж идэг. За 3 фазын 220 вольт маань яаж үүсгэхийг товч тайлбарлавал одоо харуулгын зохисурт 3 фазын 380 вольт маань ингээд орж ирдэг. За энд болохоор одоо энэ цахилгаан тоног төхөөрөмжийг хит өндөр гүйдлээс хамгаалахын тулд тавигдсаад энэ 25 амперын автомат салгуур байна. За тэгээд хичээл нь автомат одоо энэ салгуураар дамжаад од холболтоор холбогдсон сумын тусгаарлах трансформатор руу орсноор одоо түүний гаргалтын ороомог буюу энэ 2 дугаар ороомоос 3 фазын 220 вольт болж гарч ирдэг. За төмөр замын автоматикийн төхөөрөмжүүд бүгд тусгаарлагдсан хичээлээр ажилладаг. За яагаад гэвэл одоо энэ нейтрал буюу ажлын нойлыг хэрэглүүл одоо гадны нөлөөгөөр ирлээ блок хуурамчаар хичээгдэж одоо хуурамч хяналт өгөн галт тэрний хөдөлгөөнд эрсдэл үүсгэх өндөр аюултай байдаг. За энэхүү тусгаарлагдсан хичээл маань тусгаарлах трансформатор одоо ашигласнаар ажлын нойл буюу нейтралгууд тусгаарлагдсан хичээл болж гарч ирдэг. За 2 NP сэрлээ сэргэж 2 pp сэрлээ маань одоо туйлаа сольсны дараа ажлын хэлхээ маань эхэлдэг. За ажлын хэлхээний одоо 220 вольтын маань 1-р фаз нь 2 NP-ийн татсан контакт болон 2 pp ирлээний 111, 113 дугаар контактаар L3 утсаар дамжин за сумын 21-р контактаар ирнэ. За 21-р контактаас 11, 12 гэсэн контактаар дамжаад цахилгаан хөдөлгүүрийн 1-р ороомогт 1-р фаз маань холбогдно. За 2-р фаз нь 2 NP-ийн татсан контакт болон 2 pp сэрлээний 141, 143 дугаар контактаар L4 утсаар дамжин сумын 23 дугаар контактаар ирнэ. За 23 дугаар контактаас 13, 14 гэсэн контактаар дамжин цахилгаан хөдөлгүүрийн 3 дугаар ороомогт 2 дугаар фаз маань холбогдно. За 3 дугаар фаз маань 2 NP-ийн татсан контакт за L5 утсаар дамжин одоо цахилгаан хөдөлгүүрийн 2 дугаар ороомогт шууд холбогдно. За цахилгаан хөдөлгүүрт хүчтэй ирсний дараа цахилгаан хөдөлгүүр маань ачааллаж одоо сумыг хасах байдал руу шилжүүлж эхэлнэ. За хувьсах хөдөлгүүр нь одоо тогтмол хөдөлгүүрийг бодвол одоо ажиллах цаг хугацааны хувьд одоо сумыг одоо арай удаан шилжүүлдэг. За энэ хооронд пост нь PST блокын дотор NP сэрлийг барих шаардлагатай болдог. За NP сэрлийг хэрхэн барих вэ гэвэл одоо цахилгаан хөдөлгүүр ачаал залгагдмагц одоо энэ FK75 буюу одоо фаз хяналтын блокдох дотор байрлах нь гүйдлийн TV 1 2 3 гэсэн трансформаторууд тухайн шугамдах гүйдлийг мэдрээд за 2 дугаар ороомог руугаа баг зэргийн хүчил халдварлуулан гаргадаг. За гарсан хүчлийн маань нэмэх хагас үе видео 2 3
диодоор за хагас үе нь видэ 1.4 гэсэн диодоор шулуутгatan NPS сэрлэгийн оромогт очиж NPS сэрлийг барьж идэг. За сум хасах байдалтай бүрэн шилжиж дуусны дараа ажлын хэлхээ маань авцэлгүүлэн залгагчийн сумын авцэлгүүлэн залгагчийн контактаар тасраад 2 NPS сэрлээ унснаар сумын одоо хяналтын хэлхээ маань эхэлдэг. За сумын хяналтын тижэл буюу Pihacas, Ohacas гэсэн одоо хувьс 220 вольтын хүчтэл маань PSD блокийн T2 трансформатортай холбогддог. За T2 буюу одоо энэ SCADA 1 гэсэн загварын трансформатор нь одоо 220 вольтыг ойролцоогоор 165 вольт орчим болгон багасгаад сумын BVS блок руу явуулдаг. За BVS блок руу явахдаа 2 NPS-ийн унсан 2 PPS-ийн 111 113 дахь контактаар L3 утсаар дамжин одоо энэ сумын 21 дугаар контактаар ирнэ. Одоо болохоор сумын авцэлгүүлэн залгагч маань хасах байралтай шилжсэн болохоор 22 дугаар контактаас BVS блок дээр очино. За BVS блок нь ирсэн тижээлийн хагас үеийг өөрөөрөө нэвтрүүлээд нэмэх хагас үеийг одоо хааж өгдөг. За хагас үе нь BVS-ээс гараад авцэлгүүлэн залгагчийн 34 24 23 гэсэн контактаар L4 утсаар дамжин за 2 PPS нэрлэний 143 141 за 2 NPS-ийн унсан контактаар 2 OCO нэрлэний 4-р оромогт орж ирээд 2 OCO нэрлээ маань эсрэг туйлаараа сэргэнэ. За энэхүү OCO нэрлэний доор байрлах нь эсэргүүцэл конденсатор 2 маань одоо энэ 2 OCO нэрлийг хуурамчаар сэргэхээс хамгаалдаг. За 2 OCO нэгтгэсэн нэрлээс сэргэхэд SPB тижэл буюу одоо энэ нэмэх тижэл маань 2 OCO нэрлэний 11 12 113 111 дугаар контактаар за 2 PPS-ийн 131 133 дахь контактаар дамжаад одоо 2 MK нэрлийг сэргэнэ. За 2 MK нэрлээ сэргэмэгц түүнийг одоо түүний татсан контактаар 2 дугаар сумын S блокод мөн S блок дотор байрлах MK нэрлээ сэргэнэ. За S блокт байрлах MK нэрлээ сэргэснээр одоо пул таблон дээр хасах байдлын хяналт өгөхдөө S блокийн 2.11-ээр S тижэл орж сумыг нэмэгтэй хяналт өгөөгүйг магадлаад за MK нэрлэний татсан контактаар MS тижэл дээр очисноор пул дээр шар өнгийн гэрэл хаснаа. За ингэснээр өртөөний жижүүр маань одоо тухайн 2 дугаар сумыг хасах байдал руу бүрэн говьсон гэж ойлгож болно. За хэрв сумын хяналт байхгүй гинт байхгүй болоод S блокийн PKMK нэрлээ унахвал визээ нэрлээ одоо гүйдэлгүй болно. За ингээд визээ нэрлээ маань гүйдэлгүй болсноор түүний унсан контактаар одоо пул дээр хонхны хэлхээ бүрдэж одоо хонх дугран жижүүр тим мэдэгддэг байгаа. За тэгээд өнөөдрийн сэдв энэ хүрээ дуусж байна. За сургалтын төгсгөлд мэдлэг баттгах үүднээс бэлдсэн асуултуудад хариулж мэдлэгээ батгаарай гэж та бүхнийг хүсэж байна. За ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.